мод болох юмраа. Ер нь жоох эхлээд бол амар дасахгүй хэцүү байсан. Одоо бол ер нь арай гайгүй дасаад айгүй нэг тийм Хамаг хүмүүс зураг даруулъя гэдэг нь хэцүү байд юм байна. Ер нь надад бол амар гоёсэн. Тий. Сүүлрүүгөө залахгүй нь. Үгүй залхаагүй шүү дээ. Одоо л ингээд хүн зураг авах бол амар дуртай зураг авахдаг. Тэгээ ер нь би өмнө нөгөө нэг мэрэгчлийн өнгөчн болвол те ямар хуу хүн байх уу гэдгийг айгүй төсөөлдөг байсан. Тэгээ одоо яг тэр мэдрэмжээ мэдэрч эхэлж байна л да. Тэгэхээр яг нөгөө мэрэгчлийн өнгөчн болж чадаагүй ч гэсэндээ яг мөрөөдлөө ингээд арай өөр хэлбэрээр биелүүлсэн ч гэсэндээ яг тэр мэдрэмжээ ингээд авч байгаа надад айгүй гоё байгаа. За баярлаа. Окей. Амжилт. Баярлаа. Үндэсний дээдлэгээс аль багийг дэмждэг? Бишрэл метал. Яагаад? Ууган баярыг амар дэмждэг. Ууган баярын юу нь чамайг тэгж их татах болов? Зүгээр амар өндөр нуруутай биш ч гэсэн амар гоё эвлэхтэй тоглоод идэв. Эвс металлын цувралаас алиг нь хожих магадaltaй гэж бодож байна. Мэдээж металл. Металл ч гэдэг угаасаа ойлгомжтой. Энэ цувралын Ойлгомжтой жааш. Тэгээ энэ тэгж бодож байна. Одоо энэ Wesley хитэр чинь амар гоё битээ гай. Энэ амар гоё харагдаж байна. Гоё битээ гай. Амар гоё харагдаж байна. Өнөөдөр аль багийг дэмжиж байна? Саксын дэмжиж байна. Сонирхолтой даваас гарахыг төлөвлөж. Ер нь үндэсний дээдлэгээс дэмждэг баг тоглогч байгаа юу? Knights шүү дээ. Knights гард байхад тийм байсан. Бодолтой хасагчтай болов. Дэмждэг тоглогч гэвэл зөндөө байна л да. Том хамгийн дуртай тоглогч Мог ах юм. Эрдэнэ цогтыг энэ жил MVP авах хэрэгтэй байсан гэж бодож байна уу? Танай Knights-ийн тоглогч. Тодорхой шүү дээ. Бүх юм тодорхой шүү дээ. Гардаа болохоор л гардыг дэмжсэн юм уу? Бас яг тийм байгаа л та. Гэтэ яг 100% биш. Яг гэтэ спортын төвөрд байхад хэдэн оноо сайн мэдэхгүй байна. Яг ч спортын төвөрд байхад үздэг л байсан. Сакс болоо тоглох юм дуртай. Гэтэ муу. Ямар ч эвсэл байхгүй. Зүгээр өндөр. Хэр их стресстэй вэ? Амар штэ. Гэтэ гайгүй л дээ. Хожичуд гайгүй, хожигдод стресстэй. Сошиал дээр ер нь чи өөрөө бод амьдрал дээр тийм бас нээлттэй хүн үү? Сошиал дээр бас нэлээд гоё сторинууд оруулж харагдах юм аа. Ер нь жоохон троллдох гэж ашигладаг шүү дээ. Сошиал дээр юм. Тэгээд троллдоо попрол. Сайн байна уу? Үндэсний дээдлийг ер нь үздэг үү хаяа? Үзнэ. Аль багийг дэмждэг вэ? Аль тоглогчид дуртай вэ? Баг дэмждэг бай. Зүгээр үздэг. Билицийг юу гэж боддог вэ? Дургуй юу билицэд? Дургуй шүү дээ. Дургуй. Амар дургуй. お前はもう死んでいる。何？ FC фанат байхгүй юу? Гоё шүү дээ. Юугаараа гоё? Тэгээд манайх ч бүхэл юмаа арай шинэлэг одоо тэгээд ивчвчтэй хамгийн гоё өнгөтэй хамгийн олон дэмжигчтэй баг одоо багтсан гэж байна. Танай багийн удирдлагч угаасаа сенсацтай шүү дээ, тий? Тэр хэдэд хандаад үг хэлээж магадгүй одоо влогоор үзэх юм байна. Тий, манай өшөө үүнээс илүү сенсац нэгдээд үүнээс илүү хүчтэй байгаа гэж хэлээ да. За баярлалаа. Нэг юм асуух орсон шүү дээ. Энийг хэдэн төгрөгөөр хэлсэн? Энийг сая 250 мянгаар хэлсэн. Тий. Окей, за баярлалаа. Дахиад дараа жил бол хүчтэй эргэж ирнэ. Авраг аваа автлаа эвстэй хамт өстэй. Бид спортод бол хөрөнгө оруулалтыг улам хөргөжлүүлэх орно. Илүү залуучуудад анхаарал тавина.
За дэдлиг үзэх гээд ирсэн байна. Өнөөдөр аль баг дэмжиж чинь Knights бодон сойр тоглож штэ. За би өөрөө хөлүүдийг дэмждэг. Тийм. За окей. Гэхдээ өнөөдөр бол Knights-ыг дэмжнэ. Өнөөдрийн тоглолтын дээр Knights-ыг Хөлгүүдийн дэмжигч ингэж болж гинөө. Тэгээ харин яах вэ зүгээр өнөөдөр үзэж байгаа тоглолтоос бас нэг аль нэг нь дэмжиж гоё сонирхолтой болно шүү дээ. Тийм болохоор ерөн зүгээр болдоохын тоглож байгаа баяг дэмжиж байгаа. Яагаад гэвэл сүүлд волейболын All Star дээр цуг нэг багаас тоглосон. Тэгээд ер нь яг тэр үднээсээ тэрнээс хөлгүүдтэй үнэн чи юу? харин тэрнээс биш хөлгүүдийн дэмжигч одоо боломжгүй шүү дээ. Би сая сүүлийн 2 жил баг тоглолт үзэж амжаагүй байсан. Тэгээ сая ирээд бол ингээд хөлгүүдийн тоглолтыг яг өөрийнхөө боломжтой үед байнга ирж үзэж байгаа. Айгуу гоё байгаа. Манай залуучууд бас айгуу гоё таа үнээр ирч хүчтэй байгаа. За сүүлийн 2 жил үзэж амжаагүй шалтгаан мэдж байгаа хаа. Премьер лигийн пэйжээс харчаарай. Тийм. Хамтаа уулзсан Премьер лиг дээр очсон сэтгэлээс асуух байж болохгүй те. Рүүнийг хараад яг яасан? Угаасаа өөсөн дээ хүн болгонд харсан дээ. Яаж ч угаасаа Рүүнийг хараад бол эхлээ шоконд орсон. Дараа Рүүнийг хэлж байгаа нэг 2 өгүүлбэр ер нь ингээд энд байсан юмыг тэгээд тэр чигтэн л гаргаад ирж байгаа. The Wayne Rooney overhead kick goal. Nice to meet you. You okay? Яа. Месси юм уу Роналдо юм уу? Роналдо. Яа наа би Роналдогийн улаанагаа фэн ч гэсэн Мессиг номер 1 гэж бодоод байгаа. А яах вэ? Амжилтыг харуул. Угаасаа дэлхийн аварга аваад энэ хоёрыг хацуулт өөр болсон шүү дээ. Гэхдээ Роналдо яг миний хувьд те тэр хөдөлмөрлж байгаа хөдөлмөр ямар агуу вэ те. Йоо би чи суудах юм те. Одоо ингээ гараагаа авдаг 15 минутын өмнө. Тэгээ шүүгчдийнхаа нэрийг авдаг. Тэгээд нөгөө байхгүй тамирчнаа бас ингээ хансдаг. Тийм ажил хийдэг. Хэнийг хамгийн сүүл зарлахаа яаж хийддэг? Ер нь багийн ахлагч нарыг зарладаг. Тэгэл нөгөө нэг мэдээж нөгөө тийм тамирчтай зарладаг. За энэ ба хэсэг бараг орохгүй хаа. Окей. Гэнээр FC-ийн тогнуудын за тоглолт хэд дундаа үргэлжлэж чинь тэгээд энэ тогныхаа талаар яагаад вэ? Танах одоо энэ тугаа яаж хариуцдаг ингээд заавал нэг нь авчирна гэх те. Ер нь яаж хариуцдаг болов энэ тугийг? Анх яг өдөл ихэд фэнүүд бүгд мөнгөө цуглуулж байгаа тугаа хэлсэн. Бүгд өөрсдөө 5 мянган төгрөг нөгөө тэгээ тугаа хэлсэн. Тэгээд одоо бол энд байж байгаа ээлжлээд аваа явчих. Ерөнхийдөө би яг хариуцаад аваа явчих. Та энэ багтаа ямар нэг холбоотой хүн үү? Эсвэл зөвхөн фэн үү? Би фэн гэхдээ фэн группийн админ байгаа маа. Хамгийн анх SGFC-г дөнгөж гажаад 21 онд группээ нээгээд одоо манай групп 28 мянган дэмжигчтэй. Сайн өнгөрсөн 7 хоногт фэн тэмцээнэ хийсэн. Энэ ёо Тана багч очиж энэ тугч одоо хэр том юм хэдий харьцах 8-ыг харьцах 5. 8-5. Юу манай гэрийг тэр чигтэн бүрхчих юм байна. 40 м авдаг тугаа. За өөр юу байдیں۔ Өөр юм одоо манай удаас хийдгсэн Lepson top гэдэг одоо энэ ингэж асдаг. За. Тэгээд асаагаач асах нь уу? Энэ гэр донтод юм ягаа. Тийм ээ. Тэгээд өөр одоо өнөөдөр бид тавсангүй ингэж наа чи гоё юм биш наадмаатга ашиглал та. Тийм одоо тэгээд дараагийн тоглолтод ашиглаад явна. За окей тэгээд бас гоё юм байна. Тэгээ энэ тэгээ ер нь манлайлаад идэвхжүүлээ бусдыгаа уриалаад тэгж байгаа гэсэн үг үү? Тийм. Одоо тэгээ өөр гоё бүр гоё юмнууд ирж байгаа. Энэ дөнгөж эхэлсэн шүү. Амжилт. Хай. Амжилт. Өнөөдөр ихтэй ямар бүз өмссөн юм бэ? Энэ бол читикат гоо. Ямар юм юу гинэ? Читикат. Тэр нэг хинэх юм. Медкоц. Бэлгэн зам. Хэдэн арцмарын гутламжтай? 36. Хагартлаа тийм баярлаж одоо хөөрж исэн тийм тохиолдол байна уу? Нэг амар реакшн гарсан байдаг. Нэг зураг байдаг шүү дээ ингээд ойролцоо. Санаж байна уу? Супер квестер төрүүлсэн. Өнгөрсөн жилийнх юм уу те? Супер квестер. Тэр жигтэй тэгэхээр бас амар юм болсон. Амар ойролцоо нэг зураг аваад байдаг шүү дээ. Тэн дээр л нэг амар реакшн гарсан. Түүнээс 90 реакшн гардаг юм да. Инх хамлангаас юу асуул дээр?
Хувийн амьдралын хүмүүс мэдхийг хүсдэг байдаг одоо царайдаг залуу гэж байна. Яа. За алив нааша хараач тээ. Яга 3-3 тоглоё гэж бодов. Миний бодлоор бол чиний тоглолтын 3-3-д маш их зохицох байх гэж би бодож байна. Өөрөөс өөрийгөө бас сороод үзье тий. Илүү формтой байх боломжтой нэг зуны турш ингээд цэгүүн ахтай тоглоё. Гамбат. Илүү их мөнгө олыг гадагшаа юм уу? Тийм байхгүй юм. Нөгөө бас тэгээд тэмцээнд оролдвол бас төрүүлмөлөх юм бол гадаадын их челленж их авна шүү дээ. Бас гоё л доо. Яг мөнгөндөө л шээ. Гоё доо л байна. Цайл нэмэгдсэн үү? Одоо энэ жил нэмэгдэх баха. Нэмэгдлэгүү дээ энэ ч та бас. Сайн ажиллаж байгаа компаниуд төрөл нэмдэг байхад нэмэгдэх байлгүй дээ. За тэгээд эх жил завхнаасаа тоглоно гэж бодож байгаа юу? Эсвэл солих уу? Ер нь зүгээр саналууд сонсож байгаа юу? Гэхдээ яг одоо яг тийм шийдсэн байх. Ямар ч ихлээд нэг 3-3-аар хараад урдхаа ихлээд сайн. Ачаа тэгээд лигийн бэлтгэл ихлэхээр тэгээд шийдэх. Хизээ нэгэн цагт буцаад цагдаагаараа ажиллах юм уу? Тэрийг сайн бодож байгаа бол. Тэгээ ер нь одоо буцаж цагдаагаар ажиллах зүгээр боломж байгаа юм уу? Боломж л байгаа. Газрууд одоо бас нас залуу байна, ямар хөшсөн байгаа ш. Боломж байгаа шүү дээ. Одоо муйс, мобис, шүтэст ордог хичээлүүдийг ихийн гадрал нь те физик, математикээр юу ч байдیں۔ Түүх мөх. Танаа дээр ордог тим нэг онцгой хичээл юу байна? Амьдрах урлаг ингээд байна. Амьдрах ухаан ингээд хичээл мэт олон хичээлүүд байна шүү дээ. Амьдрах ухаанаас юу сурав? Хөдөл хөдөө хийхээр одоо ингээд шууд ингээд тийм юм уу те? Тий, хөдөө ингээд аваачаад нэг өдрийг ингээд яаж тус амьдралын хөдөө ганцаар байгаад яаж ингээд өөрийнхөө амьд авах, амьд үлдэх ухаан ингээд тийм нэг юм. За тэгвэл нэр ойд ингээд те одоо өвлийн хүүтэнд нэг өдөр хонохоор боллоо. Орой за 8-8 гэ харанхуй болчлоо. Тэгвэл одоо хамгийн ихэнд авах хэрэгтэй арга хэмжээ юу юм? Тэгэл ямар ч зүйл хонох газар байдаг ш. Тэнгууд ч бидрийг ингээд очиод засанд ингээд хонж болж जैन те. Засны гэр яаж гэр болох уу гэх тийм үү. Эсвэл амьтдаас хамгаалаад яаж одоо өөрийгөө хамгаалах ч юм уу гэх тийм юм тус аа ш. Бас тийм үү. Тий. Тэгээд яг энэ хоёр хичээл өшөө үйл хичээлд байгаа да. Босоо сургуулиас хамгийн даван гэх юм нэг гүйцэтгэлийн чиглэлээр ордог болоо. Даваа. Ямар ч одоо нөгөө асаагуур чүдэн мэдэнс байхгүйгээр гал бол гаргачих уу? Яах вэ бас оролдоно. Бас нэг асаач гадах шүү дээ.